Сайн уу? Шилээ өгөх гэсэн. 402 шил 800. 1600 оруулчихна. За баярлалаа. Баярлалаа. Шилээ дахин амьдруулъя. Шил нь бол байгаль задардгүй маш удаан хадгалагддаг ийм хог хаягдалд ордог. Тэгэхээр бид нэр шилийг одоо буцааж дахин ашиглахтай зарцуулж байгаа эрчим хүчийг хэмнэх, хог хаягдлын хэмжээг бууруулах, байгаль орчныг хамгаалах ийм боломжтой юм аа. Энэ шил авч байгаад бол одоо улсууд их талархалтай байгаа л да. Одоо ингээл гудмаар улсууд чи хайдсан хог тариал хоёр додоо машинд дайрагдал энийг бол би зүйтэй санал гэж бодож байна. Шилээ дахин амьдруулъя гэд хаяг логотой дэлгүүрүүдэд бас оруулаад өгчдөг. Мөн одоо шил авах цэгүүдэд аваачиж өгдөг дөө. Мэдээж гадагшаа гарч байгаа юм Монголдо үлнэ гэсэн. Нэг үйлдвэрлэл үйлчлэгээд нэг хүн мөнгөтэй болно, айл гэрх мөнгөтэй болно. Манай энэ хотгонд 2-3 дэлгүүр байдгийн тэрүүндээ бол шилнүүдэд тусаачна. Зарим нь энэ гавчаад энд байгаа шилнэ хайрсгандаа игээд 7 ногт өсөөр 30 мянган төгрөг болчихсон юм аа. Тэгэл би 60 шил авсан. 12 мянган төгрөг болчихж байгаа. Ээд ингээл нэг чинь 10 шил оруулаад ирэхэд 4 мянган төгрөг болж байгаа. 100 төгрөгөөс 400 төгрөгийн үнэтэй байгаа шүү дээ. Ард түмэн тэрийг хагалж үрэлгүүгээр буцаагаад аваачаад тэр цэгүүд дээр нь тушаах юм бол Монгол улсынхаа нийгмийн эдийн засгт оруулж буй тодорхой хэмжээний жижиг үйл хэрэг юм болов уу гэж харж байна. Үйлдвэрлэгч нар ч гэсэн тийм ээ өөрсдийнхөө бүтээгдэхүүний шилийг эргээд аваад одоо тэрэндээ хариуцлагатайгаар хандаад дахин боловсруулах, ашиглах ийм боломжуудыг бол нээж өгч байна. Апо компани зөвхөн хэрэглэгчдүүдийгөө шилний эргэлдээс өгөөж хүртэх боломжтой бүхий л хүнсний дэлгүүрүүд, сууцамжлагчдын холбоо тэргүүдээ иргэд байгууллагуудыг агентаар нэгтгэхийг уриалж байна. Шилний хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах бидний санаачлагыг дэмжээрэй. Чи чадна. Шилээ дахин амьдруулъя.